За одоо би та бүхэнд шарсан өндөгтэй улаан лал хийж гүйцэтгэв. Эхлээд сайтар тоогоо халаах хэрэгтэй, хариулын тоогоогоо. Халааж аваад хар талхыг тосгүй хоёр талаас нь жигнэх буюу шарах. За одоо сайтар халаасан тоогон дээр нам цэцгийн тосоо хийнэ. За тэгээд нөгөө хагалж хийж шууд ингээ хутгаа шарчих байгаа. За ингээд энэ болоод ирэнгүүт улаан лалыг нэмж өгнө. Улаан лалыг нэмж хийгээд хуурж өгсөн дараа баг зэргийн давс баг зэргийн гонд хийж өгөх байгаа. Энэ хүү хоол маань болохоор 140 килокалоритой 100 грамын гарцтай ийм хоол байгаа. Дээр нь баг зэргийн окропцж өгнө.